өнгөрөн одогсдынхон хойтын буянд зориулан маань хөвж үзгүй. Өөрийн биед буян арвидуулан маань хөвж үзгүй. Үр хойч гон ирээдүйг саруулсан маань хөвж үзгүй. Үнэн сэтгэлэн ариусхан маань хөвж үзгүй. Маань номын дээд, маань буйны дээд, маань заслын дээд, маань гэгэрлийн дээд. Монголын анх дугаар богд өндөргийн занавзрын мэлмиг ийсний 380 жилийн 2015 онд төвөжөгөлтэй холбогдуулан Маанийн өргөл нийтийн буян хийх буян номын үйл ажиллагаа болох гэж байна. Сүсгтэн олон тав бүгдээ хамар амгалан айлтгая. Ингээд одоо шинэ жил одоо цагаан сар маань гарч их сайхан жил гарлаа, хонь жил гарсан. Ингээ гандан тэгчлэн хийд болоод хурал номуудын газрууд тэгээд сүсэг бишрэлтэй ард түмэн олон нийтийн байгууллагууд олон газрууд ингээд сайхан буйныг чуулганыг хурааж байна. Тэгээд энэ одоо шинэ нэгнээс болоод 15-ны хүртэл бурхан магшийн их дүйцэн хурлууд ингээд үргэлжилж байдаг. Тэгээд одоо хий 7 орон болгонд бол 15 өдөр ингэж одоо бурхан магшийн эр тавилгааны үзүүлсэн энэ их дүйцэн тэмдэглэж байгаа энэ их тэмдэглэлтэй үе болж байна. Тэгээ энэ одоо 14-нд шинийн 14 буюу 3 сарын 4-ний өдөр өндөргийн хаан 380 жилийн хойд зориулсан одоо буян хураалт болё. Энэ 15-ны дотор багтаж гэж ингэж одоо сайхан сүсгтэн буянтнууд орон хийдүүдээс оролцоод ингээд санаачилж олон нийтийн байгууллагууд санаачилж байгаа юм. Тэгээд одоо энэ сайхан үйл ажиллагаа бол өндөргийн одоо мэндэлсэн 380 жилийн хойд бол одоо болно. Тэгээд олон жил бид одоо тэмдэглэлд сурсан энэ ойхоо хөтөл болгож одоо ингээд маань хөгж их юм. Тэгээд сүсгтэн олонтой хамтраад энэ шинэ жил гараад одоо бас шинэ жилдээ эрүүл ингийн сайхан байх. Тэгээд одоо барчдаггүй мэнд байх. Тэгээд одоо эрдэм боловсрал юу гэдэг Монгол орны сайхны төлөө энэ жилдээ одоо ард түмэн маань амар амгалантай байх. Энэ бүгдийг бодолцож тэгээд одоо ийм сайхан маань хөгжилт нийт олон түмэнтэйгээ хамтарч ингэж одоо маань хөгжөөё гэж ингэж одоо сэдсэн. Тэгэхээр энэ одоо маань гэдэг бол их баянтай одоо бид бүгдээрээ мэднэ. Хэдэн зууны турш цаатал нь 2000 жилийн турш монголчууд бол маань уншиж ирсэн. Сүүлийн 300 жилд бол мэгзмийг хөгжөөж мэгзэм уншиж ингэж ирсэн. Энэ болгон бол одоо монголчуудын ажиндралтай нэгт холбоотой. Бидний зангаршин, бидний нийгэм төр эднүүтэй салшгүй холбоотой байдаг юм. Энэ одоо шашин дэлгэрнэ гэдэг бол бас нийгмийн захиалга байдаг. Тэгэхээр нэг үед л одоо бурхны шинийг ингэж одоо дэлгэрч бурхны номыг уншиж сурч тэгээд маань мэгзмийг уншиж ирсэн ийм л одоо ард түмэн юм байна. Тэгээд мааны баян буян бол асар их. Тэгээд маань хөгжөөснөр бол монголчууд одоо дээр үедээ бол зэлэн дээрээ л одоо маань хөгжөөгөөл өхрөө сагаал бажихта маань хөгжөөж идэг ногоон дарих уншиж идэг их гоё аяар тийм байсан да гэж хөгжчүүл маань ярьдагсан. Тэгээд дандаа буян хураадаг байсан. Тэрний үр шимээр бол өнөөдөр бид нэг одоо идэх хаалтайгаа сайхан энэ байгаль дэлхийн маань одоо уугуул унган төрхөөрөө тэр их нэгүслийн нэрлэлийн үр дүнд одоо тэр их буян хураалтын үр дүнд зуд зурхан альва нэгэн гам шиг дэлхий дээр болж байгаа сүрхий юмнууд биднийг таарч байгаа юм шиг ингэж санагдах юу ах өвч юм ерөөлөөр ингэж одоо бид сайхан явж байгаа. Хооштой ямар болохыг одоо амьдарч байгаа бид шийдгийн. Тийм учраас бол сэтгэл зүрхээ нэгтгэж эвтэй түнжинтэй бивний хагыг дуулж бивэндээ урам өгч зориг өгч тэгээд одоо ажил хөдөлмөрт нь бол мораль нь дуудсан сайн сайхан. Тэгээ энэ үнийг одоо бурхны шинаагаараа нэгтгэж маань хөгжөөж сайхан их шиг дор ингээд буян хураах давхар буян хураах энэ болоод хойд насандаа хамгийн сайн сайхан болоосай гэдэг ийм одоо сэтгэлээр энэ сайхан буяныг хамтдаа хураавал их одоо сайн байгаамаа. Тэгээ үе үеийн богдууд маань бидэнд гадам буянгаа өгсөн юм байдаг. Тэгээ сүүлчийн 8 дугаар богд бол одоо бүр тус гардаг
хүртэл ажлын минь хүртэл оролцож орлол мандалж байсан юм сайхан төв байдгийг. Тэгээ 9 дугаар үед маань цаг үеийн шалтгаанаар ингэж одоо заларч чадахгүй байжгаад Монгол улсын иргэн болж Монголын шинэ тэргүүн болсон 10 дугаар багт маань Монгол залж Монгол хүн болно гэж өөрийнхөө одоо аман гээгэнээр ингэж айлцсан. Тэгээд энэ бүгд бол гэрээсэлтэй одоо лүндэнтэй яах их тухай бол бүгд лүндэн байдیں۔ Тийм учраас бол одоо энэ хурал дээр бас 10 дугаар багт хурдан төрөх ерөөлийг бас ингэж одоо айлдах юм шүү. Ингээд одоо 3 сарын 4-ний өдөр бүгдээрээ маань өгж өгөөр хамтдаа одоо уулзцгаая. Монголын анх дугаар богд өндөр гээгэн зан авзрын мэлмиг ийсний 380 жилийн 2015 онд төгөөж байгаатай холбогдуулан Майнийн өргөл нийтийн буян хийх буян номын үйл ажиллагаа болох гэж байна. Өнгөрөн одогсодынхон хойтын буянд зориулан маань хөгж үзгүй. Өөрийн биед буян арвидуулан маань хөгж үзгүй. Үр хойч хон ирээдүйг саруулсан маань хөгж үзгүй. Үнэн сэтгэлэн ариусхан маань хөгж үзгүй. Богд өндөр гээгэн зан авзрын мэлмиг ийсний 380 жилийн ой энэ 2015 онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулж байгаа Майнийн өрөөл өргөх нийтийн буян хураах буян номын үйл ажиллагаанд бүрдсэн ирсэн та бүхэнд энэ оройн мэндийг дэвшүүлж талархал илэрхийлье. 10 зүгийн ертөнц техник 3 цагтг ийгүүлэн заларсан бэлэгтэй хүмүүний арстан бүрдэд би хэл сэтгэлээр мөргөд өргөе. Өнгөрөн одогсодынхон хойтын буянд зориулан маань хөгжөөцгүй. Өөрийн биед буян аривдуулан маань хөгжөөцгүй. Үр хойчхон ирээдүйг саруулсан маань хөгжөөцгүй. Үнэн сэтгэлэн ариусган маань хөгжөөцгүй. Маань номын дэд, маань буйны дэд, маань заслын дэд, маань гэгэргийн дэд. Өнөөдрийн манай энэ номын үйл ажиллагаанд Монголын Бурхан шашинтны дүү Гандан Дэгчдийн хийдин Эрдэм соёлын хүрээлэнгийн судлаач Гандан Даврангийн нарийн бичиг докторант Амгалан лам оролцож хөтлөж байгаамаа. Ингээд Монголын анх дугаар богд өндөр гээгэн зан авзрын мэлмиг ийсний 380 жилийн ой 2015 онд төгөөж байгаатай холбогдуулан зохион байгуулж байгаа Майнийн өргөл нийтийн буян хураах буян номын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Майнийн өргөл нийтийн буян номын үйл ажиллагаанд ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа Монгол Микрон Кашмир хязгаарлагдмал хариуцлага компани ерөнхий захирал Баттогоо гүйцэтгэх захирал Ариуна нарт мөн мэдээллийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа TV9 телевизийн хамт олонд болон имжлэг тусалцаа хамтран ажилласан нийт байгууллагуудад сүсэгтэн олныхон өмнөөс талархал дэвшүүлье. Дүүцэн өдөрт ирсэн сүсэгтэн та бүхэндээ ч гэсэн бид нэр бас чин сэтгэлээс талархаж байна. Тэгэхээр 14-ийнхээ энэ дүүцэн өдөрт буян номоо хийх гээд зүтгээд цолын газраас ингээд зориод буяныг хийх гэж ирсэн та бүгдийнхээ бас буян даган баясаж бас нийтээрээ сайхан буян хураацгаая. Тэгэхээр энэ жил бол онцгой сайхан жил. Ягаад тэгэхээр өндөргөн зан авзрын яамын мэндэлсний анх дахь богдын маань мэндэлсний 380 жилийн өнөөдрийн шинийн 14-ний их дүүцэн өдрөөр тэмдэглэлт ойных нь олон арга хэмжээнүүдийнх нь нэг цоврал арга хэмжээ өнөөдөр ингэ эхэлж байна. Тэгэхээр одоогоос 1635 онд 1635-ны хөгжчин гахаа жилд өндөргөө маань анх Монгол газар мэндэлж 3 настайд нь болоход Жамбаалан номоо хан үсийн авч анх сахил өгч иш дөрж буюу зан авзар гэдэг нэр өгснөөр Монголын анх дахь богдын нэр өнөөдрийн хүртэл ингэ сонсголонтой сонсогдож уламжлалт ирсэн. Ингээд 4-5 настай байхад нь 1639 онд цагаан нуур хэмээх газар ширээн залж анх шишний тэргүүнээр өргөмжилэн залснаас тэр нуурын нэрийг ширээ цагаан нуур гэж ингэж нэрлэж ингэж одоо оройн дэд анх дахь богдод тодорсон төвхтэй. Ингээд богд маань 15 настайгаас энэ төвдийн газар очиж 5 дугаар дүрийн далаалам Афган лувсан жамц 4 дугаар богд лувсан чажиж янцсан богд нарын шав болж шашин номын одоо богд зонхын шашин номын яг хэрэггүй тонголго дэлгэрүүлэх үүргийг авч
хувь төгс шав олон алах нийтийн одоо оройн дэд лам бууж бидэндээ зарлаг авчсан хайрласаар ирсэн ийм лам байсан. Ингээд богдгийн маань 1654 оны хөгжчин морин жилд Ирөө гэж гандан шатвлан буюу өнөөгийн одоо богдын их хүрээг анх үүсгэн байгуулсан. Ингээд 1686 онд соём хэмээх алдар тусгийн одоо зохиож 1723 онд одоо 89 сүүдэртэйдээ ингээд зуны хаврын тэргуун сарын шинийн 14-ний өдрийн таал болсон юм аа. Өнөөдрийн одоо өдөр бол өндөргийн зан өдрийн маань таал төгсөн өдөр учраас бүгдээрээ хамтдаа өндөргийн дан залбирч маниан уншиж хамтдаа сайхан буян хийхийг уриалан гэж санаачилж өнөөдрийн одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Ингээд өнөөдрийн альдарт арга хэмжээнд хүрэлцэн гэж бидэндээ одоо зарилэг сургаалan айлтгаар ирсэн хандан дэгчлэн хийдийн хансар амгалангайдан одоо микрофоноо шилжүүлээ. Хансар амгалангай маань одоо та бүхэндээ аврал одуулах, бурханд одоо сэтгэл яаж одоо итгэж бишрэх, дээр нь майнын одоо уншсны ач тусын талаар сургаал айлдвар эхэлнэ. Ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа Монголын багшийн ган нэглэн хийж богдын минь лавран мөн таны буян даган баясах мөсөсгтний холбооны олон хүмүүс сэтгэл санаа нэгдэж ийм үйл ажиллагаа нэгтгэн зохион байгуулж байгаа сэтгэлсээ баярлж байна. Тэгэхээр бурхны шашин гэдэг бол түүхийг ярих юм бол өнөөдөр удаан боловч гүн гүнзгий юм аа. Тэгэхээр бол хамгийн нэн тэргүүн одоо гончгсумтай аврал одоолох хэрэгтэй. Гончгсум гэхээр бурхан, ном, бург энэ гурав байдаг. За тэгээд бурхан бол гин бүгдийг арилгаж эрдэм бүгдийг төгөөссөн туулгсан бурхан. Тэрний бурханы айлдсан ном нь бол жинхэнэ аврагч ном юм аа. Тэр номыг одоо анхааран авч уншиж байгаа нь хуурга юм. Ингээд гончгсон гэж багтдаг. Тэгэхээр бурхны шашинтан мөн үү биш үү гэдгийг гурван эрдэндээ аврал одуулсан одуулгаар ялгардаг. Тэгэхээр бид бол гурван эрдэндээ аврал одуулж байгаа юм аа. Ямар ч буян хийсэн, ямар ч үйл үйлдсэн хамгийн түрүүнд гурван эрдэндээ аврал одуулах хэрэгтэй юм аа. Гурван эрдэнд аврал одуулж байгаа ном бол бидний ярьж байгаа майн бол ном юм аа. Тэгэхээр Умааны Бадмихан гэдэг 6 үсэг бол 60-аас бурхны зүрх тарина гэж байгаа. 60-аас бурхан гэдэг мөн бурхан бүгдийг нэгүүлсэнгүй сэтгэлийн мөн чанар хүний одоо эгэл бидний дүрд харагдаж хуйлж ингэж гарч ирс дүрсгэлбэр тойрч байгаа юм байна. Манчир бурхан гэдэг бол бурхны оюун билгийг дүрсгэлбэрч бурхны хүч чадал бол одоо очир байнаар ингэж эргэсэн бурхан гэдэг. Тэгэхээр өнөөдөр бол Умааны Бадмихан гэдэг бол язгуурын 3 бурхны 60-аас бурхны зүрх тарина. 60-аас бурхан бол олон янз байгаа. Бид бол одоо манай монголчуудын одоо ган хийдийн дижитал бол меджараас байна. Чагшчаараас байна. Жүжиг шалжгээд олон янз байгаа боловч бүгдийн зүрх тарин бол Умааны байна. За хэлэхэд энэ ном бол маш богинохон айдас тэттэй сурахад хэлбэр мартагддаггүй бараг хүн өөрөө сурчдаг ийм гүн гүнзгий ном. Энийг бол монголчууд бол Монголд шашин дэлгэрсэн 3 үеийн түүх байгаа боловч өндөр гэгээнээс хойш бол нэг өстой өглөөний мандах наран мэт дэлгэрч ингэж монголчууд бол алж ягалыг хүссэн юм аа. Тэгэхээр майн уншнаа гэдэг бол хүн гэгэрлийн дээд хүрч байна. Сэтгэлийн хөгжлийн дээд хүрч байгаа ийм зүйл юм аа. Энийг мань өндөр гэгээн болгоод монголчууд нийт монголчуудаа бол зааж сургаад ингээд тэрнээс очдаг сайхан уншиж ингэж ирсэх дүүцэн өдрүүдэд шинэ 8 байна, 15 байна, битүүнд байна ингэж уншиж ирсэн. Тэгээ монголчууд бол одоо дэлхийн бурхан шашин хөгжсөн орнуудаас хэд хэдэн онцлог юмар ялгаатай байдаг. Шүтэнээрээ, увцсунаараа, унших айдангаараа, бясалгалаараа. Тэгэхээр бидний өмсөж байгаа өнөөдрийн увцсунаар дээр ингэж шүтсэн бурхан уншиж байгаа яндан. Одоо өнөөдөр ингээд гандан хэд хураад норов бадам маань татнаа гэж байгаа бол өндөргөнөөс хойш татсан их онцлог энэ майнуудын аюулын бүгд онцлог. Тэгээд одоо өндөргөнөөс танаа монголчууд зүс царай сайхан маш сайхан байх юмаа гэсэн тийм ээ. Миний шавнаар маш их аялгаж уншдаг, майн уншдаг. Энэ бол одоо их сайхан хүний сүр чихгүй нэмдэг юм ажилттай номоо гэж айлж яасан гэж хуучин багт нар айлдж байсан. Тэгэхээр бол та бүхэн
энэ майныг унших хэрэгтэй. За майн бол 6 зүйлийн хамаг амьтан. Бид бол тэнгэр, алсар, хүн, адгуус, бэр, там гэж 6 байгаа. Бидэнд харагдж байгаа нь 2 байгаа. Ер нь бол одоо энэ бол одоо бас уншаад залбираад 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд унших хэрэгтэй. Зөвхөн өөрөөнхөө харсан хүмүүсийг ч бодсон энэ бүх хүмүүний төлөө, бүх амьтдын төлөө сайн сайхан гэж унших юм бол буян ихтэй. Сайн юмтай бол барилгаа тавих хэрэгтэй, ерөөл тавих хэрэгтэй. Бид бол өндөргөнийгээ шүтнэ гэдэг бол 9 богдоогоо шүтж чинь гэсэн. Ягаад гэвэл өндөр богд нь хамгийн монголчуудын анхдугаар богд, тэгээд 2 дугаар богд, 3 дугаар богд, 4 дугаар богд, 5 дугаар богд, 6, 7, 8, 9 гээ. Тэгээ энэ хунгаа чөлн датсан болоод энэ богд нартай нэг их холбоотой датсан юм аа. Бидний бол хамгийн одоо хаан төрийг одоо тослон барьж байсан богд маань энэ датсанд энэ магадгүй энэ дуган дотор гавжийн дамжаа бариад морилж исэн. 9 дугаар богд маань бас энд морилоод энд бас одоо хүртэл одоо лаврангаас зохион богд тэр цээжүүг нь хураад ингээд байж идэг. Бид майнаа уншина л гэдэг бол богдтойгоо байна л гэсэн. Майнаа уншихгүй л байгаа бол одоо тэр бас их харамсалтай маа. Тийм учраас одоо цагт ийм одоо хүний сэтгэл сайн болгох ийм сайхан нөхцөлд бол Умааны өднийх уншиж хэрэгтэй. Майна гэдэг бол одоо нэг хэлсэн ч хүний буян одоо их аривждаг ийм сайхан байгаа. Тэгээд та бүгд манайс уншаарай. Тэгээд одоо энэ сайхан хөгжөөж ганц өнөөдрөөр биш. Бид ямар ч ил байсан хойдон жилийн дүүцэн өдөр болтол буйнаа хийсээр л байх хэрэгтэй. Өдөр болгон өндөргөөний нэг бодоод эгэм тэр Занбаазар гэд нэр өгсөн гэдэг бол бэлгүүн дорж гэсэн. Бэлгүүн нэгэн тийм бэлгүүний биеийг олдсон ийм гигантын хүн бол хизээд бол биднийг залбирсан, бичирсэн цаг мөчид бол биднийг аварч илгээж идэг бэлэг бэлгүүнтэй бас ганцхан бид нар бол мунхагийн харанхуйгаа арилгаад үнэн сүсгэлээд чин сэтгэлээсээ залбирах юм бол одоо энэ богд нарынхаа ивэл сайн сайхны төлөө үйлсийг хийждэг. Тэгээ өөрөө тэр богд нар чи яагаад ажилттай юм гэхээр бидний сэтгэл сайхан болохоор бусдад сайхан үйлийг үлддэг. Бусдад сайхан үйлийг үлдэхээр буян аривждаг ийм сайхан буянтай байгаамаа. Тэгээд одоо манай соцогтон бол сайхан майны уншаараа Умааны үеийн ингээд ямар ч байсан одоо маш олон тоогоор унших хэрэгтэй. Цагаан хоол идээд уншиж болно. Тэгээ олон цагаан хоол идээд уншвал нэг их ариун байдаг юм учиртай. За энэ Жанрасыг бол 8 дугаард босгосон. Тэгээд бол бас учиртай шүү дээ. Энэ чинь бол одоо маш одоо энэ гандан хэд чинь бол их арай жоохон голлоогүй гэж хэлдэг зүүн тишээ хазаасан. Тэгээ хангадугаар 5 дугаар өгдөөд байгуулсан. Тэгээд одоо 5 дугаар өгдөө энэ дээд гандангын гэрэл энэ тишээ тусч яа гэдэг. Тэгээ энэ 3 датсангаа байгуулсан. Тэгээд зурхаа чинь тэгж ийсэн гэж. Би бол тоогоор тоогоо удаа тэгээ ингэж татмаар та гэрэлгийгээ хардгаараа тэргээрээ байгуулна үстэй гэ тэгээд гандан гэж ингэж байгуулагдсан. Тэгээ одоо хүртэл одоо богд нарын тэр бэлгүүнээр болгоогдсон газар шүү. Тэгэхээр 9 богд морилсон л гэж бод. Тэгэхээр бид бол нэг богдыг ярина гэдэг л бүх богдоо ярьж ял гэсэн. Бүх богдоо ярина гэдэг бол өндөргөнөө ярьж ял гэсэн. Тийм учраас одоо 8 дугаар богд бол одоо биднийг бол тусгаар улс болгосон ямар ач хавьяатай өнөөдөр бол одоо бид нэр дэлхийд түүхтэй одоо Монголыг бол одоо хүнөөс хүнүүгээр нэмэгддэг байх, Чингис хаанаар нэмэгддэг байх, өндөргөнээр нэмэгддэг. Тэгэхээр 8 дугаар огтоос одоо жинхэнэ Монголыг одоо дэлхийд таньж мэдгдсэн ийм сайхан байдгаа. Тэгээд энэ бас 8 дугаар огтыг ярихад бол бид хажууд нь бас цагаан дараа ярих хэвээр. Цагаан дараа бол одоо гайхамшиг ухаалаг эмэгтэй Монгол. Ер нь монголчууд бол эмэгтэй хүнийг бол хүндж иржсэн түүхтэй шүү дээ. Манцгаас хатан байна. Цагаан дар байна. Хизээч Монголын түүхэнд бол тэр хүнийг алгаж байгаагүй үзэл бол түүхэнд бол тав тодорхой харагдчихад гэдэг юм учраас тэр шарын шишин дэлгэсэн үед л одоо цагаан дарыг залаад бид мөргөөд хатан хаан хатан болгоод ингээс улс орноо гүндэд гайхамшиг ухаалаг эмэгтэй байсан. Ер нь хуучин лам нар бол цагаан даргийн хувилгаан гэдэг юм учраас бид бол бас бидний одоо төрийн тэргүүний одоо нар бол одоо энэ одоо тэргүү хатагтай нар ямар ч үсэн ихийг сэргээж өгч Монгол нэг ийм хүн байх юм шүү гэдэг дүрдүрхийг гаргаж өгсөн ийм гавьяатангууд шүү. Тийм учраас би бол өндөргийгээ бодоход бүх богд нар бодогддог. Тэгээ бүх богд нар бодогдохоор үнээр гайхамшиг. Тэгэл одоо жаараас ямар байсан та нар түүхэнд мэднэ. Гэтэл ингээд сүүлд нь одоо сайхан арчил боллоо.
Жанараас бүтлээ. Тэгээд нэг жанараас байгаад байсан. Тэгсэн 9 дугаар огт морилоо. Хоёр талд нь нөгөө манчир бурхан очир байна гэдэг эргэсэн гом бүччихж байгаа байхгүй. Энд чинь бүх нэг лүндэнтэй. Тэгээд 8 дугаар огт бол миний гантай ирээдүйд юм байна гэж зураг үлдээсэн байдаг. Тэнд нь бол жараас харагддаг. Нэг яманд бурхан байдаг. Нэг жамсран бурхан байдаг. Тэгээд 1982 онд далаа багш банд тавихад тэгээд энэ шишнэр сургуулийн энд нэг энэ хойд нэг 9 давхар цагаан баашин байдаг. Нэг зурагсан тийм зураг байдаг. Тэгээд ламнал тэгжсэн. За энэ хойд цагаан баашин барихад одоо далаа багш ном тавих юм байх таа гэдэг. Тэгээд 82 онд ямандрын банд тавьсан. Тэгээд жамсрын жанд тавьсан. Яг л тэр богднорын чинь лүнжингийн дагуу бидний нэрийг хэлээгүй болохоос бас өнөөдөр биднийг цуглаад маань өгж өгнө гэж тэр болгоцсон л байгаа. Бид энэ буянгаар хоошид ад жаргалаа эдлэн сайн сайхан болно богднортойгоо хамт байна. Тэр бурхны хотыг олноо. Олоход дамжиггүй юм аа. Бид чин сэтгэлээ л бол. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Сайн сайхныг хүсээрэй. Одоо бүгдээрээ манай хөгжөөцгөөё. Манай майныг одоо энэ таны буян даган байсгийн одоо сүсгтнүүдийн төлөөллүүд одоо ингээд майн нөө. За ингээд нийт сүсгтэн олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд таны буянд даган байсгийн төгөөс гандан төчлийн хийд болон гандан лаврантай хамтраад Монголын анх тухаар богд өндөр гэгээн зан газрын мэндэлсний мэлмээ гисний 380 жилийн ойг өгцөн майнын үргэл хэмээх буян номын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнс талархаад хамтдаа эцэг эхийн ачийг хариулахыг хэмээх майныг хөгжөөё. За ингээд майн хөгжөөхөөс өмнө хамтдаа майны өмнөх уншлаг гэсэн хэсэг байна тийм үү? За үүнийг хамтдаа эхлээд уншаад тэгээд дараа нь майнаа хөгжөөе. За ингээд зэрэг уншия. Тунгалаг үзэгслэнд цагаан царайтай туулсан бурхтаар тэргүүнээ чимсэн нэнжин сэтгэлээр амьтдыг болгоогч нэгүүлсэнгүй дээд чанарайсаг дор хүргёо. За ингээд хамтдаа эцэг эхийн ачийг хариулах майныг хөгжөөцгөөё. Нэгэн зүгийн бурхантай нэгэн байдгийн номуутай нэгэн мянган хувраагатай шагшабадын орондоо зулаа хүчээ өргөсөө эцэг эхийн ачигээ хариуж өгсөн номын чанар Omani badme hom, Omani badme hom, Omani badme hom. Хоёр зүгийн бурхантай, хоёр бати номуутай, хоёр мянган хувраагатай, шагшабадын орондоо зулаа хүчээ өргөсөө эцэг эхийн ачигээ хариуж өгсөн номын чанар Omani badme hom, Omani badme hom, Omani badme hom. Гурван зүгийн бурхантай, гурван бати номуутай, гурван мянган хувраагатай, шагшабадын орондоо зулаа хүчээ өргөсөө эцэг эхийн ачигээ хариуж өгсөн номын чанар Omani badme hom, Omani badme hom, Omani badme hom. Дөрвөн зүгийн бурхантай, дөрвөн бати номуутай, дөрвөн мянган хувраагатай, шагшабадын орондоо зулаа хүчээ өргөсөө эцэг эхийн ачигээ хариуж өгсөн номын чанар Omani badme hom, Omani badme hom, Omani badme hom. Таван зүгийн бурхантай, таван бати номуутай, таван мянган хувраагатай, шагшабадын орондоо зулаа хүчээ өргөсөө
зургаан зүгийн бурхантай зургаан бати номутай зургаан мянган хувраагатай шагшабати орондо зундаа хүчээ өргөсөө эцэгийн ачигээ хариуж өгсөн номын чанар Omani Badmehom, Omani Badmehom, Omani Badmehom. Toton zugim burhantai, toton bati nomutai, toton mengang horagatai, shakshabati morondo, zotakuche orgusu, etzigeki achige, haruj ogson nomin chana, Omani Badmehom, Omani Badmehom, Omani Badmehom. Namen zugi burhantai, namen bati nomutai, namen mengang horagatai, shakshabati morondo, zotakuche orgusu, etzigeki achige, haruj ogson nomin chana, Omani Badmehom, Omani Badmehom, Omani Badmehom. Yusum zugi burhantai, Yusum bati nomutai, Yusum mengang horagatai, Orunda, zotakuche orgusu, etzigeki achige, haruj ogson nomin chana, Omani Badmehom, Omani Badmehom, Omani Badmehom. Araban zugi burhantai, Araban bati nomutai, Araban mengang horagatai, shakshabati morondo, zotakuche orgusu, etzigeki achige, haruj ogson nomin chana, Omani Badmehom, Omani Badmehom, Omani Badmehom. Хамтдаа маань хөгжүүлсэн сүхтэн та бүхэндээ бүгдээрээ их баярлалаа. Энэхүү их маань уншсныхаа ачаар бид нэр өөрсдийн одоо энэ насныхаа ээжээ аавынхаа ачийг өчөөхөн чатгаа хариулсан болох болтугай гэж бодож байна. За ингээд дараагийн одоо маань хөгжөөхийн энэ маань одоо хөгжөөхийн маань хөгжөөх үед одоо бодийн сэтгэлийг үүсгэх ер нь биевээсээ хайрлах асран энергийн сэтгэл одоо ямар чухал хэрэгтэй талаар манай төвдөн цэрэн дамтан одоо нам бурхны намнаас яхан хүндээ энэ сайхан буян тэр тусмаа өндөр гэгээнийхээ номын агаар лагшин хураасан өдөр инхүү цуглаад бүгдээрээ Монголын хувь тавилан, хувь заяа, буян хишгийн төлөө инхүү маань хөгжөөж байгаа. Энэ явдал бол бидний Бурхны шашинтан гэдэг үднээс үнд итвхийлэн оролцож байгаа явдал юм аа. Тэгэхээр Бурхны шашинтан байна гэдэг бид нар эцэг өвгдөөс энэ шашныг сонгоод энэ шашныг шүтсэн учраас бид нар одоо мах цусаас энэ ясны одоо Бурхны шашинтан гэдэг үгээр ялахгүй мөн бид нар гандан орон хий дээрээ мөргөж цагаан сараар ялангуяа засал болгож ажил үйлсээ амьдрал ахуйгаа даатгаж мөргснөөрөө бас Бурхны шашинтан болчихж байгаа доо биш. Өнөөдөр ингээд энд ирээн маань мэгзэм уншснаар бас Бурхны шашинтан болчихж байгаа биш. Яг одоо ламын альцснаар чухаг дээд 3 буюу Бурхан ном хувраг 3-т чин зүрхнээсээ одоо бишрэн одоо итгэсэн сэтгэлээс энэ сэтгэл бидний зүрхэн сэтгэл төрснөөр бид нар Бурхны шашинтан болчихж байгаа гэж. Яагаад одоо 3 эрдэнэ чухаг дээд 3-т аврал одуулах хэрэгтэй вэ гэхээр бид нар бүх зүйлийг одоо нэгэн одоо насаар дуусгачих биш.
ганц одоо амьдраа дуусчдаг биш. Тийм болохоор урд өмнө нь төрөл авж исэн. Одоо төрөл авцсан байна. Хойшид дахиад төрөл авнаа гэдэг. Энэ зарчмаар төрөл авалтын буюу хорвоогийн одоо эргүүлэгт бид нар иргэн төрж байгаа энэ явдал байгаа учраас энийг үүдэж одоо бид бүхэн дараа төрөлдөө сайн төрлийг авах 3 муу заяа буюу адгуус, бэрд, там 3 зэрэг тэр 3-ын аюулаас бид нар айсан сэтгэлээр аврал одуулах ёстой маа гэж. Нэг ёсондоо чухаг дээр 3-т яагаад аврал одуулах хэрэгтэй гэдэг наацхын шалтгаан бол 3 муу заяанд төрчихгүй байх гэсэн энэ үүднээс бид нар аврал одуулах ёстой гэж. Иймээс бидний сэтгэл чухаг дээр 3-т ордуулах буюу Бурхны шашинтан байна гэдэг нь наандаж хойд насаа бодсон байх шаардлага тавигдж байна. Түүний дараа иргэн төрж байгаа энэ одоо эц төгсгөлгүй хорвоогийн одоо тоосыг хөдлөсөөр яваа энэ олон тэргүүлшгүй цагаас бид бүхэн төрөл авсаар явсаар өнөөдрийг хүрчихжээ. Ингээд цаашид бид нэр хорвоогоос гитлэхгүй бол мөн төрөл авсаар явах болно. Сайн заяан төрлөө ч гэсэн энэ баталгаагүй. Мөн л одоо хизээ нэгэн төрөлдөө ахаад муу заяанд унчихын одоо аюулгүй байна гэж үзээд ер нь энэ хорвоо төрөөд байна гэдэг чинь зовлонгийн мөн чанартай юм байна гэж таньсан сэтгэлээр хорвоогоос гитлэхийг мөрд ирж байгаа сэтгэл нь бол хоёр дахь дунд төрөл хийтний мөр болчихж байгаа маа. Үүнээс цаашлаад хорвоогийн одоо энэ эргүүлгээс өөрөө мултран гараад гэгэрэл номын аршаанд одоо хүртснээр би одоо амгалангийн дээдэд хүрэх юм байна гэж мэдчихэв. Гэтэл энэ олон төрөл дотор бидний ээж болж явсан амьтад энэ хорвоогийн одоо зовлонгийн балчиг дотор живж байгааг хараад би эднийг орхиод өөрөө хорвоогоос гитлэнэ гэдэг бол амиа бодсон хэрэг мөн гэж үзсэн. Тэдний төлөө аврах ганц арга бол Бурхны хутгийг олж иж эдэнд туслах юм байна гэд. Ингээд туулсан Бурхны хутгийг хорвоогийн хамаг амьтны их болсон 600 хамаг амьтны төлөө Бурхны хутгийг ирж байгаа энэ сэтгэлээр номын буйныг үйлдэгч нь бол их төрлөختөн юм аа гэж. Инхээр Бурхны шашинтан дотор баг дунд их 3 төрлөختийн дотор багтаагүй бол энэ Бурхны ном бол чадахгүй гэж үзсэн байт. Тэгэхээр бид бүхэн энэ насны ажил амьдрал сайн сайхан урт нас эрүүлэнхийн төлөө буян номыг зориулах юм бол бид нар Бурхны номонд багтахгүй болчиход байна. Тэгэхээр наандаж хойд настыг бодсон сэтгэлээр энэхүү олон цаашлаад их болсон хамаг амьтны төлөө гэсэн сэтгэлээр энэ сайхан буян номоо зориулцах юм бол бид хизээд туусан Бурхны хутгийг хүртэл энэхүү одоо номын аршаан маань ширгэж алга болохгүй нэ гэж үздэг. Тэгэхээр өнөөдөр цуглаад энэ сайхан буйныг цуглж хийж байгаа учир шалтгаан гэвэл бид нар гэр гэртээ одоо зурагт 10 дугаар тараагаад зарлаад гэр гэртээ маань уйсцгаая гэсэн бол нэг ондоо. Энд ирээд бүхэн дээр нийлээд сайхан жамбал санжид болон энэ маань нэгзэн уншия гэж ингэж урайснаар энд цугласан хүний тоогоор энд эрхийн юмсан гэсэн хүний тоогоор бидний нэг хүний хийж байгаа буян хүний тоондоо үржиж явдаг ёстой гэж. Нүгэлч гэсэн ялгаагүй цуглж хийсэн нүгэл ариун нийлж хийсэн буян үрждэг гэж ингэж энэ үзсэн. 10 хүн нийлээд нэг хон алаад идлээ гэхэд аруулаа нэг хон алсныг хэлэн сураадаг гэж. Түүн шиг бүгдээрээ нийлээд нийлж байгаа дүнчүүр хүргээд маань ингээд одоо олон тоо дүнчүүр 1000 сая хүргээд уншихад нэг хүний дүнчүүр хүргэсний буян хурааж байгаа. Иймээс бид нар өнөөдөр цуглж хийх гэ буйнаа цуглж хийя гэж энэ одоо буйны төвүүд энэ сайхан санаачлаг гараад ивент итгээд ингээд оролцуулж байгаа бид бүхэн нь цуглахын одоо нэг шалтгаан учир шалтгаан үүдсэн юм аа гэж. Тэгээд их болсон хамаг амьтны төсвийн тулд гэж бодсон сэтгэлээр сэтгэл үүсгэхийн одоо ач тусна гэвэл бид нар би сайн төрлийг авахын юмсан би хорвоогоос одоо гэтлэхийн юмсан гэсэн сэтгэлээр биш их болсон хамаг амьтан надад ачтай миний төлөө амиаж хайрлахгүй өмнөх махны одоо хоолны төлөө ээж минь одоо амиа өгөхөөс буцахгүй ийм одоо сэтгэлээр миний төлөө явсаар одоо үхэж өргөцсөн өчнөө төрөлтийн ээжүүд маань хорвоогоор дүүрэн байна гэж. Тэр олон ээжийнхэн төлөө одоо сэтгэл үүсгэж би их болсон амьтанд туслая гэсэн сэтгэл. Би л туслахгүй хэн туслах уу гэсэн сэтгэлээр энэ одоо буян номынд шуударж байгаа
энэ буян номын үүлэнд одоо хичээж байгаа энэ маань их хөлгөний ном болж байгаа. Бидний одоо хийж байгаа буян агуу ариун болж байгаа маа. Үүн дээр асрангуй сэтгэлийг нэмээд их болсон амьтныг одоо хайрлах, гадаа байгаа өчиг одоо золбон нохооч гэсэн нэг төрөлд маань бидний ээж болж явсан амьт юм байна. Тэр нь бид нар одоо шууд ингээд туслах боломжгүй ч гэсэн энэ буянаараа тэдний төлөө гэж бодоод хийж байгаа буян маань ариун болоод байгаа маа. Далаа өгш альдчихсан нэг эрх майныг ингээд зүгээр өөрийн сайн сайхны төлөө бодоод унших, тэр эрх майныг их болсон хамаг амьтны төлөө гэсэн нэгүүлсэнгүй сэтгэлээр унших хоёрын ялгаа их юм аа гэж. Хамаг амьтны төлөө гэд бодсон буян нь хамаг сүулдэ одоо бурхны утгад хүрэн хүртэл аривжаад явж явах буян юм аа гэж. Тэр өөрийнхөө төлөөгөө бодоод уншсан буян нь магадгүй тэр насандаа ч гэсэн эдэлж хэрэглээд тэр буянаа эдэлчих нэг юм байгаа гэсэн. Тэгэхээр их болсон амьтны төлөө гэж бодоход ээжигээ та нар хичнээн хайрлаж байгаа шигээ их болсон хамаг амьт нь та нарын мөн л тэр хайртай хүн чинь тэр амьтан чинь байсан гэдгийг бүгдийг бодоод амьтанд өс бүү санаа, хор хөнөөл бүү хүргээ гэдэг энэ одоо бурхны номын гол одоо зангилаа энэ юм аа гэж. Амьтанд туслаа, тус болохгүй бол хор хөнөөл бүү үзүүлээ гэдэг энэ бурхны шашны одоо өнөөх бидний яриад байгаа бурхны зарилга алтан ганжуур данжуур те 108 бол ганжуур одоо бурхны зарилгаас шимийг хураагаад хоёрхан мөрөнд багтааж болно гэсэн нь энэ юм аа гэж даалгаж айлдчих юм. Амьтанд туслаж бол аль болохоор тусалж чадахгүй бол хор гүнөл бүү үзүүлээ гэсэн. Энэ нь буян хийгээч, буян хийж боломгүй бол нүгэл бүү үлдээ гэсэн. Энэ нэргээд хин дээр хамаатай бидний өөрсдийн хүсэж байгаа жаргал, хүсэхгүй байгаа зовлон хоёртой үүлийн үрээрээ холбогдож ирж байна гэдэг. Иймээс өнөөдрийн бидний энэ шүтэн барилгаа бодсон ч бидний цуглаж хийж байгаа буйны үйл ариун сайхан байх нь бидний сэтгэл бас ямар одоо агуу амьтны тусыг ботсон сэтгэл гаргаж чадсан шатаагүйгээсээ бас бидний үйлдэлсэн буйны ариун одоо хураангуй ер нь үүгээр жишигдэх юм байна гэсэн. Иймээс бүгдээрээ энэ буйныхаа үйлэнд их болсон хамаг амьтан миний ээж болж явсан тэр амьтны төлөө гэж бодож тэгээд өндөр гигэн тэргүүтэй манай халахын одоо 9 богд магадгүй одоо 10 дахь богд тодорсон байд 10 богдынхаа одоо өлмий бат мэлмий тунгалаг оршихын одоо тухайд энэ номоо уншиж байгаа өвтөр дүргэн одоо залрахын тухайд энэ буйнаа хурааж яана гэх юм бол энэ буйн нь бас ариун юм аа гэж ингэж айлтгах байна гэж. Одоо бүгдээрээ дараагийн дэлгэр майндаа оръё. Бүгдээрээ сайхан намаа хараад тэгээд ламынхаа айлтсан төрөний дээр хансаар Монголын ламынхаа айлтсан энэ бүх сургаалуудын сайхан сэтгэлдээ санаад өнөөдрийн сайхан буйны арга хэмжээнд хөтлөөд ирсэн дагуулад ирсэн энэ маань уншиж явах үед дэрэгдмэн сууж байгаа энэ номын нөхдүүд маань ч гэсэн бүгдээрээ сайхан жаргалтай сайхан амьдрах болтугай бүгдээрээ сайхан төгөөс гэгэрсэн гэгээр төрөх болтугай гэж бодож манай уншаарай. нэгэн зуун утаан орондоо дэлгэр мани дүнчүр манига бомбиндэ дором ногоон оюун амин эрдэн жамин шарав утай таван богдоо банчин богдоо татай тамира жай шамбата гандан дева чингин орондоо даган турио даган турөөрэ даган төрцгөөгөөрэ ариагата ума тэри бадман юрду шарихом мани бадмихом мани бадмихом хайрозум утаан орондоо дэлгэр мани дүнчүр манига бомбиндэ дором ногоон оюун амин эрдэн жамин шарав утай таван богдоо банчин богдоо татай тамира жай шамбата гандан дева чингин орондоо даган
Jemi Sharo Ote Tavam Bogdo Banchum Bogdo Tata Damiga Jai Shambhat Gandan Deva Jingi Morando Dagan Turiyo Dagan Turore Dagan Turzogore Aryavata Omar Giri Batman Yurdo Sheri Hom Om Mani Batme Hom Om Mani Batme Hom Om Mani Batme Hom Durun Zong Urte Morundo Didigere Mani Dunchur Maniga Kumbinde Dorum Nogom Moyun Amin Nirdin Jemi Sharo Urte Tavum Bogdo Banchim Bogdo Dada Damiga Jai Shambhat Gandan Deva Jingi Morunda Dagan Turiyo Dagan Turore Dagan Turzogore Aryavata Omar Giri Padman Yurdu Sheri Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Tavan Zong Urte Morundo Didigir Mani Dunchur Maniga Bombinde Dorum Nogom Moyun Amin Nirdin Jemi Sharo Urte Tavam Bogdo Banchim Bogdo Dada Damiga Jai Shambhat Gandan Deva Jingi Morunda Dagan Turiyo Dagan Turore Dagan Turzogore Aryavata Omar Giri Padman Yurdu Sheri Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Zurgan Zung Urte Morundo Didigir Mani Dunchur Maniga Bombinde Dorum Nogom Moyun Amin Nirdin Jemi Sharo Urte Tavam Bogdo Banchim Bogdo Dada Damiga Jai Shambhat Gandan Deva Jingi Morunda Dagan Turiyo Dagan Turore Dagan Turzogore Aryavata Omar Giri Padman Yurdu Sheri Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Dodom Zung Urte Morundo Didigir Mani Dunchur Maniga Bombinde Dorum Nogom Moyun Amin Nirdin Jemi Sharo Urte Tavum Bogdo Banchim Bogdo Dada Damiga Jai Shambhat Gandan Deva Jingi Morunda Dagan Turiyo Dagan Turore Dagan Turzogore Aryavata Omar Giri Padman Yurdu Sheri Hum Om Mani Padme Hum Om Mani Padme Hum Om Mani
бадмехом намын зон утай морондо дэлгэр мани дүнчүр манига бомбинде дорондо дором ногон гою намын мэрдэн жамин шару утай тавон богдо богдо банчин богдо дата тамига жан шамболдо гантан дева жинге морондо даган туриyo даган туроре даган турсогоре арьявата умматири батман юрду шарифом уммани батмехом уммани батмехом уммани батмехом юsun зон утай морондо дэлгэр мани дүнчүр манига бомбинде дорондо дором ногон гою намын мэрдэн жамин шару утай тавон богдо богдо банчин богдо дата тамига жан шамболдо гантан дева жинге морондо даган туриyo даган туроре даган турсогоре арьявата умматири батман юрду шарифом уммани батмехом уммани батмехом уммани батмехом арван зон утай морондо дэлгэр мани дүнчүр манига бомбинде дорондо дором ногон гою намын мэрдэн жамин шару утай тавон богдо богдо банчин богдо дата тамига жан шамбол гантан дева жинге морондо даган туриyo даган туроре даган турсогоре арьявата умматири батман юрду шарифом уммани батмехом уммани батмехом уммани батмехом. Энэ жил өндөргийгэнэ 308 жилийн болж байна. Хаврын тэргүүн сарын шинэ 14-нд маань хөгж байна. Маань бол ном бүгдийн шим юм аа. Манай аав ээж одоо тэгдэгс. Нэг маань гэдэг чинь тэрэг алтад нэг үсгийг тэрэг маш алт гүйцэх. Тийм юу гүйцэх гэж. Тийм үнэтэй. Маань бид маань гэдэг чинь одоо кичнээ үнэтэй. Кичнээ ном орчоо богноо тэгээд маань бид маань багтаасан бидний бурхан гэгээ энэ богдоо. Тэгээд энэ маань тэгээд умаахан гэхдээ одоо ямар юм хийж тэр маань юусэн тэр буян юу ч юмсан тэр юусэн тэгээд юусэн яа тэгээд тэр бүх бат тэгээд хизээж ажиллахгүй маань мэгцэн умшаад умаахан гэж байгаа. Тэгээд тэр умаахан тэгж манай тэр аав лам тэр аюул гэдэг нь надад ихэлдэг байсан. Маань умшаад умаахан гэж байгаа. Тэр хизээж тэр дунд уурсан жарлахгүй, арилгасан жарлахгүй тэгээд тэр хадаатай гэж. Тэр энэ тийм их паянтай байгаа. Ярэ энэ уммааны бид мөн гэдэг яа. Одоо тэгэхээр дараагийн ном бол Жамбал цанжил гэдэг ном байгаа. Тэгэхээр энэ Жамбал цанжил гэдэг номыг одоо бүгдээрээ хамтдаа уншина. Тэгэхээр энэ Жамбал цанжил гэдэг ном болохоор зэрэг ямар очтой ном юм бэ гэхээр зэрэг Манчар урхны магтаал Манчар урхан залбирсан дээд ном байгаа. Тэгэхээр Жамбал цанжилыг бас яагаад одоо бас бүгдээрээ өнөөдөр 14 өнөөдөр хамт уншиж байгаа юм бэ гэхээр Дээрхингэгэнтэн Далай лам
далай багшаас өнгөрсөн 14 оны 12 сарын одоо 6-ны өдөр одоо дарамслаад ном айдахдаа за монголчууд минь ээ одоо 10 дугаар дөрийн богж үзэн дам ботод Монгол орондоо төрөхөд маш одоо их ойрхон цаг болсон. Тэгэхээр монголчууд та нар дам болоод энгийн одоо шав нийтээрээ дамтайгаа хордон одоо уулзахын тухайд Жамбал санжид гэдэг ном айлан болохоор олон уншаарай гэж ингэж далай багш маань дээрхнгээс айлдсан. Тийм болохоор Монгол орондоо богж үзэн дам ботогт маань өтөр төргөн одоо залраммарлах болтугай багштайгаан одоо өтөр төргөн уулзах болтугай богж үзэн дам ботогт маань Монгол газараа сайхан Монгол хүн бол төрнө гэж өөрийнх нь одоо гэрээсэл зарилгасны дагуу одоо өтөр төргөн багштайгаа сайхан уулзахын ерөөл тавиад энэ Жамбал санжид гэдэг номыг бүгдээрээ хамтдаа 3 удаа уншия. Тэгээ дараагийнхаа манийг хөгж өгөөд өгж гэнэ. Тэгээд энэхүү ном нь бол Бурхан багшийн одоо Жүдийн аймагт айлцсан. Гол нь бол цагийн хүрдний буюу дүүнхрийн одоо нууц өвдсийг агуулсан номоо гэж үздэг. Тэгээд өндөр гэгэм зоно зөрмө мэдлжээ 3 настайдаа дөнгөж хөлд орж явах үедээ үүнийг одоо ихээр нь уншаад өнөөдөр бид нар хураангуугаар нь уншлаа. Түрүүн нам нар цаг хүлээж явахдаа дэлгэрэнгүүгээр нь уншиж байсан. Тэрхүү дэлгэрэнгүүгээр нь уншаад гэрийн бүслүүрээс түшээд ингээд нар зүг тойрж явсан гэдэг. Үүгээрээ өндөр гэгэнийг дүүнхрийн одоо агуу их өвдөстөн шийд чадaltaа 40 нагоо жубо энтхийн 84 шийдтний нэг 40 нагоо жубо мөн гэдгийг бол үүгээрээ бас баталдаг гэж үздэг. Энэ бол үнэхээр өндөрийн зануудаар бол 1635 онд мэдлээд 1600 одоо 38 оны үед баг жоохон байхдаа гэрийнхаа бүстөрөөс өрөөд ингээд Жамбал санжид уншиж ирсэн гэж намтар дээр нь гардаг. Энэ бол үнэхээр одоо үнэн энэ бол маш одоо сав нандин төв дөнгөж 3 настай байхдаа ямар ч одоо ном заагаагүй байхад бол
хамгийн анх бол өөрөө бол ингэж ном аядаж байсан ийм лам байна. За дараагийн одоо ном маань болохоор зэрэг бүгдээрээ өндөр гэгээнийхээ аядсан Жандав цогц гэдэг номыг одоо лам хуургууд маань та нарын төлөө унших юм. Тэгэхээр Жандав цогц гэдэг номыг бол өндөр гэгээн зан нудрууд маш хэцүү цаг үед зохиосон ном. Энэ номыг бол тэр өндөр гэгээн зан нудрын шав Намжил Тайван гэдэг хүн бол хүсэл тавьж иж бол зохиолгосон ном. Ямар учиртай ном юм бэ гэхээр зэрэг бол цагийг тохируулахын залбирал гэсэн нэртэй юм ном. Тэгэхээр энэ бол өндөр гэгээн зан нудрын үед бол монголчууд одоо маш их хүнд байсан. Халах хоёрдын хоорондын одоо халах үйлдийн хоорондын дайн самуун гарцсан. Дээр нь өндөр гэгээнээс өмнөхөн үед Монголын бага хаадуудын одоо тэмцэл донд ард олон одоо маш их цуцсан, ядарсан, зүдэрсэн ийм хүнд үе байсан. Тэгээд өндөр заваад ер нь 9-р богдын гэгээний хүртэл Монголын богд эзэн дан ботгтуудын үеийн үед одоо захижсэн том захиас бол монголчуудыг ерөөсөө монголчуудын хамгийн одоо их доройтол буурал юундаа байна гэвэл бидний одоо эв түнжингүү байгаа юм шүү гэж ингэж загсан. Тэгээ монголчуудыг ер нь бүгдээр ингэ хооронд нь эв түнжинтэй маш сайхан эв түнжинтэй байх юм бол миний шавнар хизээч одоо эдийн одоо муу зовлон үзэхгүй гэж ингэж өндөргийг айлтсан. Нэрэж богд нарын одоо энэ айлтар 2-р богдын гэгээнч 3-р богдын гэгээнч намтарч гардаг. Дараа нь 9-р богдын гэгээ Монгол заларсан байхдаа бас л ангиж аядчихсан. 2011 онд 12 онд дараадад очсон сүм хий долгон дээр дамх хуургууд нь хоорондоо эвтэй хүнтэй байгаарай. Энгийн олон сүсгтэн шавнар минь та нар одоо хоорондоо эв түнжинтэй сайхан байгаарай гэж ингэж айлдсан. Тийм болохоор одоо дамх хуургууд бүгдээр Жандав цогц гэдэг номыг уншина. Тэгэхэд та нар бүгдээр залбираад энэ Монгол улсын маань энэ олон түмэн энэ олон ард түмэн хоорондоо нэг сайхан эв түнжинтэй байгаасаа гэж гэр дотроо ч гэсэн эв түнжинтэй байгаасаа эхнэр нөхөр өөр хүүхдүүд ч гэсэн хоорондоо эв түнжинтэй байх болтугай гэж сайхан бодож суугаарай.
уншсан одоо хуургуудаа их баярлалаа. За одоо бүгдээрээ дараагийн одоо молом тойны маань гэдэг 3 дахь одоо маань хөгж байна. Тэгэхээр энэ молом тойны маань гэдэг бол одоо монголчууд даяар нийт даяараа их уншдаг юм сайхан маань. Тэгэхээр урд нэг молом тойн гэдэг нэг сайн лам нэг хүн лам болоод тэгээд лам болоод нэгэн одоо ээжээсээ холдоод сүм цуугаад маш олон жил агууд бэлтгэл нэм сууж агаад дараа нь гэртээ эргээд ирсэн чинь ээж нь таал болчихсон байсан. Тэгээд маш их ганцаараа ээжээгээ одоо би одоо хар багаасан ээжээгээ ингэж ачиг хязгааргүй ачаар нь тэтгэж одоо хүн болцоод тэгээд дараа нь одоо ээжийнхэн ачиг хариулж чадсангүй энэ их ном үзээд ирсэн чинь ээжээ минь одоо таал болчих тэгээд гэртээ яваад ирсэн чинь ээж нь хүн хөдөөлүүлж чадаагүй ясна гэрт нь байсан. Тэгээд энэ молон тайм гэдэг лам ээжээгээ миний ээжээ одоо хаана ямар төрөл авсан юм бол доо гэж ингэж бодож ээжээгээ хайгаад ээжээгээ одоо тэнгэрийн оронд байна уу? Яваачингийн оронд төржөө. Гүүл ээжээ минь одоо там төрсөн юм болоо. Хэрвээ тамд байдгийн бол би ээжээгээ одоо сүнсийг сайн төрлийг авахуландаа гэж ингэж бодож ингэж залбирч хийсэн ингэж маань гэж ингэж заржуун түүхтэй энэ маань. Тэгэхээр бүгдээрээ энэ молон тойны маань гэдэг энэ мааныг уншихын үед өөрсдийн одоо энэ насныхаа ээжээ аав ачтай бүхий л одоо хүмүүсийнхэн ачийг санаж тэдгээрийнхэн одоо ачаар хязгааргүй ачаар нь бид нэр одоо хүн болж өдөл зэрэгтэй ингэ сайхан яваа гэж ачийн одоо энэ сайхан маань уншсныхаа буйнаар ээжээ минь аав минь сайн төрлийг авах хэрвээ бурхан болцгоосон бол сайн төрлийг авах болтугай хэрвээ өдөөд сэрүүн сайхан тонголго байгаа бол урт насалд сайхан удаан жаргаасай гэж ингэж бодож уншаарай. За ёо. За манай өгчэй. Молом тойны манига Монгол түмэн сонсоё Монголын олон хүмүүсээ миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum Анжуур номоо үридэ гадвын орныг таридаа гадвын олон хүмүүсээ миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum Lumбын номоо үридэ лусын орныг таридаа лусын олон амьтдуудаа миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum Данжуур номоо үридэ дайны орныг таридаа дайны олон хүмүүсээ миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum Тарва номоо үридэ тамийн орныг таридаа тамийн олон амьтдуудаа миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum Жатамб номоо үридэ жагрын орныг таридаа жагрын олон хүмүүсээ миний ээжийг үзьеё Om mani padme hum Om mani padme hum Om mani padme hum 10 дугаар хүүхдийг одоо түргэн одоо Монгол оронд өтөр түргэн залрахын залбирал гэдэг номыг бүгдээрээ одоо хамтдаа уншнаа. Энэ номыг одоо энэ номыг бол Дээрхийн гигантын 14 дугаар дөрийн далайлан далай багш маань зохиосон 2012 оны 3 сарын 1-ний өдрийн өглөө 8 цаг 15 минутанд бол 9 дугаар хүүхд маань бол таалдагсан. Тэгээд таалдагсаад удаагүй байхад нь бол Дээрхийн гигэн одоо далай багшаас
Монгол орондоо өтөр төргийн залрахын залбирал гэдэг номыг одоо зохиож манай гандан хийдэд одоо явуулсан. Тэгээ тэрийг нь одоо дараагийн богд маань залран хүртэл бүгдээрээ одоо хамт Монгол дам шамнаар уншиж явах хэвээр. Ингээд бүгдээрээ хамтдаа өтөр төргийн богдлон минь Монгол орондоо Монгол хүн болоод эндүүрэлгүй сайхан төрлийг тодорхойлгоё гэж ингэж бодож залбираарай. Адилгүй өгүүлэгчтэй багш нарны сатан 17 бүтээж фэнтан оюун сатин улми хамгийн гадаг толбой гиндэн дова нэргүүдээс хоромгүй дамжлай багш нар бэр сайн буйны хайрла Үлдэм жибэлгүний батарсан нарны хурцай гэрэлэр Үлдэм итгин дүнэ харанхуй үлдэн гогот Зөлөн цогтон нинэ мишэснэ гитэлгэсэн Номын дуат сүний үлмэ залбирэл тавимын Ожим удас орны тхигэт ядангуя Адни тады үскэн мотортан тадасан их Монголын шашин антэн тада иргэн хойсон дэдийн залуу наран түргэн залран соёрхоо би хэлний гимиг болтож гатнан ангид гэтэлсэн Оди сэтгэлээ татаатан зөвхөн бусдын тусад хичээсэн Бясгалын дэд хоёр зэргийн үзрийг нууцлсан Бүрэн гүцэд ягуусны шашныг арвидуулахын сатанд залраач Номлоо сароо ухаандан чимийг авах хийгээд Хилчвэс буруу атгын хатан уудыг бутлан товрооголох Төрвас эсрэнгийн хүү үлдөө өгүүлгийн агаар талмайрах Хулгааны үргэлжлэл шашны цог Хүргэн задран зохиодо Их номлын тадаг сонсгүйгээр эцлэн дуулж Орхил үгүй мэдэгдэхүүн санахуйгаар хитрүүлгийг тасалж ажигсан утгаа бүгдийг бяцлан анхааран авсан оройн дэд хуйлгаан шашин амтны тусад түргэн задрах тун нийт ядгуусан шашин хийгээд цагийн хүртний нэгэн болсрогч авшиг ба Үндэс тайлбар номлол түргэн гэтлгэгч 6 нариул амсуулах хөтөлбөр тэргүүтэн тухаасан шашны цогодор түргэн задран зохион харилцан шүтэн барилтхуун нэгэн ариун болон хоромгүй дэд 3 үнний ацтад хийгээ Шашныг сахигч цогт охин дэнгэрийн үсээр сайтар өрөөсөн хэрвүү саадгүй түргэн бүтэх болтугай. Түүдэн ирэнсэн лам маань одоо биднийг буянда дагуулan маань хөгжөөж ном уншиж хамтдаа буян хураалаа. Одоо энэ буяны одоо чухам яаж хэрхэн юунд зориулдаг тухай төвдөө ирэнсэн ламт маань одоо айлтнаа. За түрүүн бидний маань хөгжөөсний дор нэг өрөөл байсан. Тэр бүгдээр ингэ харж байгаах. Энэ буйны шимээр би нин даруй. Жараасыг бурхныг бүтээн үлдээд энэ орчлонгийн нэг ч амьтыг хоцроолгүй бурхны оронд байгуулах болтугай гэж. За энэхүү өрөөлөөр тухайн үед бол зөвхөн жараасыг бурхныг бүтээж орчлонгийн нэг ч амьтыг хоцроолгүй гэж. Энэ орчлонгийн амьтанд толгой гэж байхгүй. Тэр бүгдийг одоо бурхан болгочоод тэгээд хамгийн сүүл би бурхан болё гэж энэ чүгзийн даваас сэмжидгээд малынхаа ард явдаг шиг их болсон амьтныг итлэхэд араас нь одоо тууж хотогд гэгэрлийн хотогд хүргээд түүний хон би гитлья гэдэг нэг ийм сэтгэл байгаа. Нөгөөх нь болохоор
урд нь сартаа хойдол одоо урд нь дагуулan удирдахч маягаар урд нь явах цэргийг одоо жанжилж яваа мэт би төрүүлж эднийг одоо удирдан үлгэр жишээл бурхны хотог төрүүлж хүрье гэж хорвоогийн зовлон муухагаас би тэдэнд зориулж гитлээ гэсэн энэ санаагаар урд нь явах ийм бас нэг сэтгэл үүсэх нэг. Тэгэхээр гол нь цаана ямар утга нэг мөн чанартай гэхээр миний хийж болсон тэр зовлон тамтан бүгдийг би бурхны хотогт байгуулахын төлөө би бурхны хотогт хүрье гэж энэхүү үйлдэлсэн буйнаа бурхны хотогт зориулъя гэсэн энэ санааг илэрхийлж байгаамаа. Тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн энэ одоо сайхан буян үйлсээ их болсон хамаг амьтны тусын тулд гэсэн энэхүү зорилго бүхий гол үнийг одоо номлож байна шашин юм аа гэд бурхны шашин юм. Тэгэхээр бурхны шашин өнөө удаан оршиж байхаваас түүн дотор тэр хугацаанд төдий чинээ олон амьтан бурхны хотогт хүрэх гэгэрлийн одоо энэ агуу ариун номын аршааныг хүртэж чадна гэдэг үүднээс бурхны шашин үн оршихын тухайд гэж нэг зориулж байгаамаа. Хоёр дахь нь бурхны шашин үн орших нь бурхны шашин баригч дээдэс одоо Банчин богд далайлам манай халах богд төрөл тутмын одоо богдуудын үлми бат мэлми тунгалаг орших бидний одоо дээдэс багш буйны садангуудын одоо үлми бат байх орших лагшин тунгалаг байх энэ үүднээс үйлс пэрлэн дэлгэрч шашин амьтны тусыг агуу ихээр бүтээгээсэ гэсэн хоёр дахь зориулга. Гурав дахь нь би хийгээд миний одоо их болсон хамаг амьтан миний эргэн тойрон энэ насны минь эцэг их ах トゥ амраг садан тэр бүхэл атаатан дайсан минь хүртэл ариун энэ номын аршаанаар цэнгэх болтугай. Бүгдээр сансан үйлэн сэтгэлэн бүтэж эрүүл их урт насалж удаан жаргах болтугай гэж ингэж наанд ташрамдуулж бодох нь одоо гурав дахь зориулга санаа юм аа. Ийхүү зориулж байгаа нь бол буйнаа авдралах гэсэн утга санаа. Аливаа зүйлийг та бүхэн гэр орондоо хадгалахдаа алдахгүй тулд авдралж авдаг шиг энэ буйнаа бид нар эндээс буян үлдчихэд гараад хин нэгэнд ууралж өшрөх юм уу ямар нэгэн одоо зочор одоо байдлаар уур мөнхгийн ирэхээр буйнаа алдаж болох юм аюултай маа гэж. Тэгэхээр буян гэдэг маань бидний энд хийсэн номын буйны аршааныг уурын галаар өрдчүүл юу болох вэ? Тэр аршааны тусал маань ус маань галд уурс ууршдаг шиг бидний буйныг тэр уурын гал өрдөөд арилгачих аюултай учраас энэхүү буйнаа бид нар ингэж одоо авдрал савлж авж байгаа их одоо тэргүүшгүй одоо 3 цагийн хамаг түнчлэн бурхтын буйнд нь аваачаад нийлүүлчихэж байгаа буюу буйны далаад аваачаад тэр бидний өнөөдөр хийсэн буйны туслыг аваачаад хийчихэж байгаа маа. Далаа ширэхээс нааш таны хийсэн тэр буйны тусал ширэхгүй юм аа гэж. Тэгэхээр бид нар тэр чүүхэн буйныг өөртөө аминчлаад хадгалчвал яах нь вэ? Тэрийг ширгээх амархан одоо тэр нөхцөл бололцоо байна, аюул байна. Тэр буйны далаад аваачаад нийлүүлж бодоод зориулаад сэтгэлээрээ зориулаад нийлүүлчихвэл энэхүү буян маань хизээ биднийг бурхан болон болтол арилгахгүй арвжаад байж ах ийм болохын учраас бүгдээрээ буйнаа зориулах нэ гэж. Тэр тусмаа шашин амьтан гэдэг дотроо бид нар шарын шишнийг онцолж дурдах хэрэгтэй баг. Урдын одоо банчин 5 дугаар банчин богдод халахаас нэг хүн очиж банчин богдоос ерөөл авна гэж зорж утсан байдаг. Тэгээд одоо өргөл барилга зөндөө зүйл өргөөд та намайг төрөл дотоонд энэ шашин номтой минь учруулж хайрлаарай. Тим ерөөл миний хийсэн буйныг ерөөж өгөөч гэж айлтгсан байна. Банчин богд болгоож болно гэд хадгийг нь таалж авсан байсан. Тэгтэн нөөн араас нь тэр шашин дотроо бас энэ шарын шашинтайгаа учрахын ерөөл та ерөөж өгөөрэй гэхэд нь би түүнийг бол харин арай би дийлэхгүй гэд буцааж хадгийг хайрлсан байдаг. Тэгэхээр шашинтай учрах ховор зүйл юм. Тэр дундаа шарын шашинтай учрна гэдэг нь хамгийн ховор зүйл юм байна гэж. Тэгэхээр Монгол оронд шарын шижин хэрэгүү тунгалаг дэлгэрсэн нь бол төвдөөс илүү гайхамшигтай зүйл болсон гэж үздэг. Тэгэхээр төвддөө одоо нар сар мэд 2 банчин богд далаалам гэж 2 дээдс заларж Монголд болохоор өндөр гэгийн тэргүүтэй халахын богдууд заларсан. Энэ одоо гайхамшигт ертөнцийн 3 чимэг болж энэ 3 дээдс заларснаар бол энэ бидний одоо ирээдүй урд одоо өнгөрсөн цаг үед ч гэсэн Монголын хувь заяаг төшиж явсан ийм түүхтэй. Тэгэхээр бүгдээрээ 10 дугаар богдыгоо өтөр түргэн залраад
тэгээд Үлмий бат мэлмий тунгалаг оршоод үйлс пэрлэн одоо окторгоо далаа адил одоо дэлгэрээсээ тэрний буйнаар бид нэр монголчууд хувь заяан тэгшрэх юм шүү гэдэг энэ сэтгэлээр нийт Монгол түмнийхээ болон их болсон амаг амтныг бодож энэхүү буйнаа зориулж одоо 10 дугаар богдыгоо түргэн залраад ийм сайхан цаг ирээсэ гэж ингэж зориулвал ямар вэ гэж бодож байна. Саяны хэлсэн бид та бүхэнд айлтгасныг тодруулан бодоод одоо бид бүхэн Ерөөлийн хааны сүүлийн одоо 2 шалгыг уншия. Болвожэдэр жомбадан гүндө самбадиан дэшэндэ дэдэ гүнжи жезодад Явандыда тамжеравдун оэндэсэн шиген жалва тамжежин ова канда чоктун агва такшин гевен заванди гунжан самбожэчэра Овой지 жан주 샘주를 보제 맞자 반난 제주를 제와 님밤에들 건도 빌들 쇼이 집선 남이 구체라 던전 남거라 피는데 저기들 롭선 담비 도미 사순진 도비 무슨다 너주리제 다기 진네 사귀게와데 단단도 군다 깜번던 제들의 집선 높선다과의 담배님 설제쇼 믹미제비 니신정레세 니메진비 원부전비 간정하위 죽진종하와 높선다귀셔 솔완딜 믹미제비 니신정레세 니메진비 원부전비 간정하위 죽진종하와 높선다 샤울라 솔완딜 믹미제비 니신정레세 니메진비 원부전비 간정하위 죽진종하와 높선다귀 샤울라 솔완딜. За 3 удаа сайхан маань хөгж өгөөд сүүлдээ одоо буйна юун зориулах гэдгээ сайхан одоо баг хэмжээний ч гэсэн ойлголт авсан байх гэж бодож байна. Өндөргийн зануудаар өөрийнхөө одоо багш Банчин Лувсан Чойж Янцан гэдэг богдын гэгээнээр айлдуулсан Үлзий хотгийн хорыг болгогч гэдэг нэртэй энэ сайхан сан тавьж өгье. Ингээд сайхан сан тавьж өгөөд бүгдээр нь сайхан сангаар арай сайхан сан тавьж өгье. Та сайхан намандаа сайхан сүсгэл зоогаад бүгдээрээ сайхан өвчин зовлон, барцаа саадгүй, урт настай, удаан жаргалтай, эрүүлийн тэгээ сайхан цог сүлд хямран бадарсан сайн сайхан байх болтугай гэж хүсээд сайхан буян хишигтэй байх болтугай ямарваа нэг зүйлсийг одоо ямарваа нэгэн одоо буяныхаа өөрийг сайхан идэх болтугай гэж ингэж сайхан сан тавьж өгье. Ингээд сан тавьснаар өнөөдрийн арга хэмжээ маань өндөрлөнө. Çadır çana zamaya namda nöşeme zamama senge şedu tecem sace güzünce namları juruma hıma hoy om gazi sonda namane düzecenda rikoje sercelama medeva dinecadin nanda ceson duvaca cideceye tasada düzündeje secena dinecabe neseje nikadasa cadaza balahanda dececa dırnacasam Nücube nücece decenamla nücece kabilasa Maleda yukaceda nücece dinücü Nücece cidecami duvace dikadece Tadıda dögelace nücece dinücü Nücece dramava cisasa sütücebe İcege nüdüngava nücece dinücü Nücece komzarcı lamadı mıkıncıza Handıcı cincikce kırnıcı dikadece hacıdı daride Oje damazın cecece cumhuriyetinde güncede şişeden bahar cela dedede ceceza dedede kademela cimece durumulane düzece dedece cemide cimace düzece bir gade müsaade macet oje dedece var oje sadım burba nice durmada cega dayın varında de sircin düzece cemce sanwa deva cimbaza cinizim Numurcu durmadı hurcece bacıcı bu zandan karma agarı kavar zindagur Dede deledan başızıla hambasa sınavına dımada iştimalasa sınavda bırnadır nadim bana sırca bırdemin
두단라야 라마베 딘진자야 라마사 제진제 라마사 사마데 라마사 진도제 라마사 가든제 라마사 담른제 라마사 니마제 라마 담르제 라마사 제제 라마사 샤바게 라마사 제제 라마사 제진제 라마사 긴딘제 라마사 순직제 라마 제도제 라마사 딘진제 라마사 제데메 도마시 제조 제도제 자마나 제마나스 르jalama든 제사 마천들 제제다 선다제 들도고서 제제 야다서다 드선제 제제 제다고 마허르제다 미천으로 제제자 그제제는 서서 제전술 받은 제사 스프레드 전도다 마서발라 제제제면서 전전자 마서사 선다나 주와야 뭐 한다멜에서 전쟁을 제제사 같이 좀 하는 제 사회라마도 마서 선소제다 제자 제들이 찍는 제 가지다 제 제친구가르고 라 세른징하든 제자 사가르다 제도서 지선나베 나남사 제도도 저르제제 인도전도 건조배 나스르네 마든 제사 고소도 제스르네 제브레 싱글 제샤다 제자 항월라든네 영가슨 남에니다 실제바 인스페타 눕지 성근 니스글라 네비시도 결전나 라라스도 좀 서르달라 점마곤다 들선다 가발라서 horton 가와든 제다 브르다 임브르 자와사 르전도 nernevaye 르전더 저 샤이네 가주리 사라네 웨드단 설득사 디바디 제마데다 등고지 메즈는 단제자 한들와서 단다가와든 제자 들나서 스르마제가 스르디즈마네 남베tilya varnabe 도와지네 자와사 스르디제웨다는 라 선소이다 덕자거든 제는제 나마데서 안주르제 마마마 호옹 마진진도와도 저신도 저절마이 등적선다 뭐한다는 나저르게 geldiğinde ayırdaca, geldiğinde kovunca karoca sımdan geçinde, diyor onda sırcetten baya nacerde geldiğinde takdirce verdiğinde ayırdaca, sındadır verdiğinde ayırdaca, burdur verdiğinde ayırdaca, çündürdüm geldiğinde ayırdaca, nasılsın da sürgüdüğünde adıda ricariz. Ne kaldığında ciddi cansılda, tümbo başladığında ayırdaca, dinde ayırdaca dedim burada, dinde cidden barzı çağı, cicanında yetim batı sımrıcı taşa, taksın cumhuriyet cidden guaya, dinde geçsin buldu cumhaya, takcenin zogun. Düdürüzünde cidden amarla, dinlerde gezirlavandında, hacırdında erdeşimizle, bandavallar, nedizüce, çatırıyızı. Balcırdında çökçür tarvatın çötün sürcede de tanıngi gigmeltin cedevi birleze gündü sarvan düdü. Oyce, takçık şişakandı yandı dınca vacı ceca, katamırdan bazavadı da güncedin ceca, samdık içinde vege, çından marcat. Nadın zegende gogo, divirşi birleze, sitin satan balcırda, hortalın cendindere, tındın mece vaza, yergadıdır yav. Jikten lade totoye jetam jeta hamsun jetam madewa undu dewe jalwedan dalan zala ne jinse ve de jongo taladem ve de go onda go jeta sarjoja no jikten dum ge ngoda da jala me je bago mele de ge durja zinge ve ngodan ge jigo de ne musanda da gun da labjang om ba ja jo je de ne da ge je ya nan da ya je la la me de da ya nerin jo da bre Namada bi cicene cesarim davada günde ceryan cerveyan derinci ure namarece nindece dindice la bancevi horda cervi bacende derinci yandada jimnari cervece namada namda sürece nuryende derinci de yandada mambagorva nesinde zamarik Angada çatami de micediya nerinjode yandola tosondo Sadece lacenjode yakazerini tarzam Mırvaya zedenjode yandane cevdegede lan Celaya çimede vizeyin nerinjode yandole Cemazı cemece nüvetim var yerine vada andın zecede cevon Acele yere cedin cevabında cemene cevadın var yerine vada andın cevadın bana güzel cendan cencirce cipsanlamaya güzel edince Namavırında cücür ceva Topsunda medim yazısınca Duyemıza da dönecirce Batın düve kasın düzece Çinerince dulanıcı Lan evine cevalluvce Kaçın mücedin cemedede Nasında gezide zamana Sında ombocidin cemil Ombocide ala sıksırmeyce Gilamide dödece Nedir nama dilik san dilik nimi Nizanda da dilüge, canağın cesimcende şişak, ınzacından da cecengarı, cecinde vazide gazala, bıçıncı mırşıcı, şucun surmanım cende şişak, giriyorundan tıpsa şevatam, mintanı ve cindan bırlatan, dımırdı cem buzunzuk cürbe, taşaydı cendenir, sandan lavın zürmeycindu cem, bazırlayın da şimdi cürde, dilik sımbayı çindu vatan, serinlemedi cetam bırca, dıdı cürvayı cesim, cameri cedada cin, camenin sınlapsından bir ceceda, tonsukalar düğünda şişak.
янда кордон 제는 제대로 선별 партишена дажава самбоje 준도 버르쇼 파마 심전 담제 대든 단주르제 안다 담제 딱도동 전제 심바 가나 수식과 대대근제 만던도죠 14-ний ерөөлийн энэ бэлэгтэй сайн өдөр бидэндээ буян хураад энэ их сайхан сан тавьж өгсөн дамтанда нам нартаа баярлалаа. Монголын анх дугаар богд өндргийн зан азрын мэлмигээс 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Маанийн өргөл нийтийн буян хураах номын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм орцогч та бүхэндээ баярлалаа. Маанийн өргөл нийтийн буян хураах буян номын үйл ажиллагааны ерөнхий ивент тэтгэгч хамтран ажилласан TV9-ийн хамт олондоо баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан нийт байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Бодин дэд эрдмийн сэтгэлд төрөөгүй нэгэнд төрөг болтугай төрсөн нэгэнд үл доройтон улам бүр өөдөө аривжин дэлгэрэх болтугай. Хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон та бүхний юу сансан 9 бүсэл бүхэн номын 9-оор сэтгэлжлэн бүтэх болтугай. Үлзий худаг орших болтугай. Маань номын дэд, маань буйны дэд, заслын дэд, маань гэгэрлийн дэд. Та бүхэн урд насалж удаан жаргаж буян их хаттугай. Өнгөрөн одогсодынхон хойтын буянд зориулан маань хөвж үзгүй. Өөрийн биед буян арвидуулан маань хөвж үзгүй. Үр хойчхон ирээдүйг саруулсан маань хөвж үзгүй. Үнэн сэтгэлэн ариусхан маань хөвж үзгүй. Маань номын дэд, маань буйны дэд, маань заслын дэд, маань гэгэрлийн дэд.